Одоо ингээ фейс рүү чинь аюулаа оръё. Тэгж танилцъя. За. Хүмүүс нэр усаа хэлээд одоо бэлэг сэлт бариад тэгтэйхэн өөр хүмүүс танилцдаг. Тэр бэлэгнээсээ болоод дараа нөгөөх нь одоо яалтай билээгээд бүр хэцүү байдалд ордог нэгийг өрөнд бас дарамтанд оруулдаг. Ингэж танилцахгүй аюулаа шууд танилцъя. Хөрөнгө зарахгүйгээр танилцъя. Тэгэхээр өөрөө чинь фейс одоо нэг итгэвтэй. За намайг Адиатын Амар Баяр гэдэг. Адиабатын Амар Баяр. Амар Баяр. Тэр харчин гэж урд нь Овг. За одоо нэгэнт би тэр олон хүнтэй танилцаж яг энэ фейсбүүкээр танилцсан. Хүнтэй танилцсанд хөрөнгө өрөхгүй. Тийм уухай замаар явахгүй. Тийм учраас Амар Баяраа харчин гэдгийг төр зурд авчаарай. За. Тэг ер нь бол биднес бас дасаагүй юм. Энд нөө хүмүүсийн танилцахтаа нэг андуурдаг юмнууд л их хэлдэг л дээ. Тий. Харчны Амар Баяр гэж явчих шít. Тэр нэг овг байхгүй болчих. Тий. Тэгэхээр тэр Адиатын гэдгээ үлдээгээд Амар Баяр гэдгээр орно. За энэ дөнгөж нэгдэнгүүт энэ их утаа бүхий Мөнтэй. зурагч ямар очиртэй. Яа чи энэ утаанд их дуртай юм уу? За энэ болохоор юу юм Улаанбаатар хотыг одоо энерги эрчим хүчний алдагдлын нүдээр харсан юм зураг баг. Одоо өнгөөр тодорхойлогдож байна уу? Энэ улаан өнгө нь болохоор ингээд дулаан одоо хаагур алдагдж байгааг илэрхийлж байгаа. Хөх өнгө нь болохоор ингээд хүйтэн байгааг илэрхийлж байгаа. Тэгээд окторгуу бол хасах 50 40 градус энэ хасах хамгийн доотлолт энэ хасах 50 градус гэж байна. Энэ бол окторгуугаас захиргааны суран зөндлөгөө ирэхгүй гэдэг утгаараа юм градустай. За тэгээд хамгийн бүлээн цэг нь хасах 16 градус. Энэ их хүйтэн нөхцөл авсан зураг л да. Тэгээд зайсан толгой дээр гарч агаад Улаанбаатарын иргэдтэй хаагур дулаан алдж байгааг харуулan таниулъя гэсэн үднээс дарсан зураг. Бүхэлдээ дулаан алдж шít. Тийм бид нар одоо ийм эрчим хүчний үрлэгэн байдлаар амьдарч байгаа. Одоо энэ би хэрвээ энэ цонхороо дулаан алдж байгаа бол энэ ягаан өнгөнд би тус нэмэр болж байна тийм үү? Тэгнь. Тий. Одоо ингээд цонхонууд шилэн гадаргуугаар бол тийм дулаан илүү алддаг. Тийм учраас одоо энэ байшингуудын цонхнууд ч гэсэн тийм илүү дулаан өнгөтэй юу энерги эрчим хүч хамгийн их алддаг. Сүүлийн үед шилэн цамхаг байшингууд их баригдаж байна тийм. Энэ чинь энгийн байшингаас хэд дахин их энерги эрчим хүч алдж идэг. Энергийн мангас гэж хэлж байна. Чи яагаад ингэж ийм утаанд сонирхоод ингэж энэ утааг энэ алдагдлыг сонирхоод идэг юм бэ? Яг уу би бол одоо Япон улсад инженер мэргэжлэр сураад ирсэн. Одоо их сургууль багшилж байгаа. Тэгээд инженер хүн бол ийм асуудал дунд ингээд асуудлыг шийдэхгүйгээр байгаад байх бол үнэхээр хэцүү. Байж чаддгүй. Байж чадахгүй. Зог тусан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд энэ чи яах вэ гэд өөрийн мэргэжлийн биш чиглэл байсан ч гэсэн тэрийг суралцаад тэрний цаана гараад шийдлийг хайж тэгээд хөөцөлдөн л дөө 2010 онд Японд сурж ажиллаж байгаад ирснээс хойш их сургууль багшлангаа оюутнуудтайгаа хамт энэ утааг бууруулах, орчны бохирдлоос салах аргыг хайж хамтдаа бодож тэгээд олон нийтэд ойлгуулах юм ажлуудыг хийж явж байна. За ямар сургууль төгссөн? Хаана ямар сургууль төгссөн? За би Токиогийн хөдөө аж ахуй техник технологийн их сургуульд энэ дээр яг Facebook дээр уулан байгаа. 2006 онд докторийн зэрэг хамгаалж ирсэн. За миний судалгааны ажлын сэдэв болохоор хураа бүс нутагтах нарны зайн технологийн хэрэглээ гэсэн сэдэв. Монгол дахь нарны зай гэсэн үг шүү. За тийм. Ерөөсөө шууд инженер ярих юм бол. Инженер Монголын нарны зай. Монголд нарны зай яаж ажиллаж болох уу? Тийм үү? Тий. Би бол анх 95 онд Японы одоо Монголд дэлгэрээд байгаа Косен гэдэг коллеж, техникийн үндэсний коллежид анх автомат удирдлагын суралцахаар анх явж исэн. Автомат удирдлага. Тий, автомат удирдлага. За. Электроникийн удирдлага гэсэн үг шүү дээ. Тийм чиглэлээр сурахаар анх яваад тэгээд дэвшин суралцаад
энэ Токиогийн хөдөө аж ахуй ба техник технологийн сургуулийг дүүргэсэн гэсэн үг. Тийм байна. Сэдвүн. Диплом. Яг хуу автомат удирдлагаар бол коллежид косонд байхдаа бол ийм антен буюу би ягаад антеныг жишээлбэл сонгосон бэ гэвэл Монголд хэрэгтэй технологи юу вэ гэдгийг байнга бодож байсан. Жишээлбэл 95 онд очсноос хойш Монгол дөнгөж гар утас дэлгэрч байсан. Японд PHS гэдэг жижиг одоо утас их жижигрээд хүмүүс утсаа барьчаад Японд ингээд утастайгаа тонголцож тэрэндээ дасахгүй утсаар яаж дасахгүй тийм үе байсан. Тэгээд Монголд бол манай их орн бол өргөн удам нутагтай учраас ийм гар утасны технологи, утасгүй технологи бол хэрэгтэй учраас би ер нь антеныг жоохон судлая гэдэг. Тухайн үед бол антен судалж байсан. Тэгээд явж яснаа их сургууль орохдоо бол бас энерги эрчим хүчин гэж чухал асуудал байна. Нарны зай гэж байна. Тэгээд алийн сонгох уу гэж хэрэгэлдэж байсан тухайн үед. Тэгээд косныхоо багшийн зөвлөгөөгөөр энэ Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд Японд одоо нарны зайн технологийн 1 номер багш Курокава Коске гэж багш байна. Чи энэ лабораторийг очиж танилцаач гэж надад санал болгосон. Би очиж нарны зай. Тэгсэн шууд л би Монголын говьд нарны зайны судалгаа чамайг ирэх юм бол хийн шүү гэж санал тавьсан. Тэгээд миний амьдрал энд ерөөсөө гар утас интернет биш энерги эрчим хүч, нарны зай, сэргийгт эрчим хүч ингээд сул авчиж байгаа. Чи ихлээр тэр антеныг маш их сонирхож ирсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Долгионы. Ягаад гэвэл Монголд гар утсыг дэлгэрүүлэх юм бол ингээд одоо ч дэлгэрчлээ л дээ тий. Тухайн үедээ бол их л чухал хэрэгтэй. Биш нэлийн урд антен сугалж ирдэг биш шүү. Тий. Одоо нэлийн хүнд байдаг гэсэн шүү дээ тий. Тэр сайхан тий хүн зөхиод унгаж байгаа. Тийм үү. Тэгэхээр чинь инженер. Тийм. Тэгээд инженер техникийн ухааны доктор хүртэл нь яваад одоо юу гэдэг анх бол нэг сайн инженер болж ирэх гэж бодсон. Тэгэл цаашаа сурж яваа судалгаа хийгээд төдлөө судлаач болсон л доо. Энэ судлаач болж ээж юм алт юм шиг байна тийм ээ. Тийм ухааны оргил руу явд. Тийм. Ер нь нэг ийм манай залуучууд ч гэсэн би одоо оюутнуудтай хичээл зааж байхад нэлээд чөлөөтэй ярилцсан. Тэр үед анзаардаг юм юу вэ гэхлээр ингээд сургууд нэг мэрэгчлээ болчихно гэж бодоод байдаг байхгүй. Би ч гэсэн анх Япон явахдаа тэгж л бодож байсан. Ерөөсөө л очиод нэг сайхан инженер болчихоо, сургууль төгсөнгүүд инженер болчихно гэж бодож байсан. Тэгтэл тийм биш. Тийм биш үүдэг тий. Их сургуульд бол арга ухаан, суралцах арга ухаан суралцдаг. Японы одоо компаниуд бол яг одоо тэр ур чадвар юм аа бол төгссөн оюутныг авч байгаас өөрийнхөө компани соёлд сургаж агаад тэр ёс зүй соёлд нь сургаж агаад тэгээд 2-3 жил бэлтжиж жинхэнэ одоо мэрэгчлэтнээ өөрсдөө компани дотор бэлдэж авдаг гэдгийг би оцсныхоо дараа ажиллаж их судалгаа хийж их үедээ жишээлбэл тэ оюутан багтаа сураалгүй яагаад ийм сайн инженер болохгүй нэ гэж дараагийнх руу норд сураал ингээл яваад байсан л. Бид тэгвэл монголчууд бид одоо нэг дээд сургуулийн 1 2 3 4 дугаар курсын хэмжээнд л ачимаад энэ ардчлал гэдэг дээд сургууль энэ эрхчлөө гэдэг тэгш эрх гэдэг дээд сургуулийн ер нь эхний 1 2 дугаар курсыг сурч тийм ардчлалд суралцах гэдэг шүү дээ биднээс. Тийм тэр яг харахгүй нийгмийн хөгжил бол тэ бас ингээд заавал тэр туулах хэвээр үедээ туулж тэ одоо ингэж боловсрч алдаж онож тэ ингэж туршлага хоримтлуулж боловсрч төгөлдөрж идэг юм байна л да. Тэгэхээр би бол одоо Японы хувьд сурсандаа их олзуурхдаг. Тэнд бол одоо юу гэдэг би ирээдүйд одоо хөгжсөн оронд очоод Монгол маань ирээдүйд ингэж хөгжих юм байна гэдгийг харчаад ирсэн гэсэн үг байхгүй. Тийм учраас манай нийгэм цаашдаа яаж хөгжих вэ гэдгийг тодорхой хэмжээгээр ирээдүйд цаг дээр очоод үдсчээд ирсэн гэдэг утгаараа бол би одоо ингээд өөрийнхөө одоо идэвхтэй амьдралын хугацаанд Монгол улсынхаа хөгжлийн төлөө зүтгэнэ гэсэн юм жинхэнэ явдаг л та. Тийм байна. Тэний энэ Facebook дотор электрат төлөвлөгөө гэсэн тэр энэ болцоохны нэг үг байна. Энийг нэг уншаадах юм. Манай үе коммунизмын ханыг нураахад оролцохдоо тусгаар тогтнолоо баттгсан. За энэ үнэнтэй. Үнэн. Манай үеийнхэн гэдэг нь одоо болцоохны үе биднээсийн үе л дээ. Тэгвэл залуу үе та нар нэгдэж нэр дэвшиж миний үеийнхнийг Монголын улс төрөөс зайлуулж
улс Монголоо удирдах ёстой, чадах ёстой. Жаман тийм үү? Тэ. Жаман тийм юм те. Тэгээ энэ хүний үг бол бас их олон хүний ой тойнд орох үг л дээ. Энэ хүн бол бас их цэгц журамтай хүн. Эмчээсээ гадна. Та инженер. Тийм би инженер юм. Системийн инженер. Системийн инженер. Тэгэхээр систем яаж харагдаад байна одоо? Улс орон өнөөдрийн бидний одоо хүсэл тэмүүлэлттэй нэг холбоотой яриад байгаа чи. Тийм. Ер нь бол Одоо хүний хэлээр гэсэн үг. Инженерийн хэлээр биш. тий. Үйлдвэрээр ярих юм бол одоо ингээл баахан шат дамжлагууд байна тий. Тэнд ингээ янз бүрийн тоног хөрөмж байна. Гэтэ хоорондоо уялдаа холбоотой ажиллана. Тэрийг ингээд өдөрдөн зохицуулах шаардлага гарна тий. Ямар гормоор яаж ажиллах вэ? Тэгээд тэгэхээр юмыг ийм автомат удирдлага болон системийн инженер хүмүүс бол тийм юмыг ерөнхийлж харах одоо өргөн хүрээтэй харах ийм чадварыг суудаг. Зөвхөн өрөөндөө биш. Тийм одоо зөвхөн ингээд юу биш нэлээд асуудлыг одоо гадуурх одоо асуудлаас тий гадна тал нь хайрцагнаас гарч сэтгэх ийм чадвар бас тодорхой хэмжээгээр суудаг гэж боддог. Тэгэхээр бид оюутан залуучуудаа бол ийм системийн сэтгэлгээг бол одоо онцолж заадаг л та. Тэгэхээр манай нийгмийн хувьд бол бас л эмгэгцэгцээ болохгүй одоо систем гэд үзэх юм бол маш эмгэгцэгцгүй хэцүү систем байгаа шүү дээ. Тийм маш хэцүү систем. Эмгэгцэгцээ хөгжүүлэхэд бол маш төв. Олон одоо юутай хэлбэртэй. Тийм. Олон арга барилаар хийгдсэн. Тийм үү? Одоо ингээд дутуу барьсан барилга шиг ч байж магадгүй те зарим нэг өнцгөр харах юм бол те ингээд тухайн үе үедээ янз бүрээр оролдож зүтгэж те ингэж сайжруулах гэж ингэж явж ирсэн үг түүхүүд байдаг те. Тэгэхээр дээрэс нь тэр юмыг өргөн үрдээ системтэй харахаас гадна цаг үеэр нь те өнгөрсөн одоо ирээдүй гэдэг юм цаг үеийн залгамж холбоотой асуудалтай авч үзэж хандах шаардлагатай байгаа монголчууд бид нар те. Энэ дээр бас жоохон учир тогтолтой байх гэдэг те. Тийм. Бидний өмнөх үе хэдийгээр одоо энд ингээд оронд нь тэ энэ булцаахан гоо бичсэн байна. Тэ ингээд та нар бол дараа үе гарч ирээд өмнөх үеийнхэн маань бас хичээж ажилласан л байгаа шүү дээ. Гэхдээ бид их амжилт олсон. Ойлгох хэрэгтэй. Маш их амжилт олсон. Одоо өнөөдөр хүртэл. Гэхдээ бидний засаж залруулах бас цагтаа зайгаа тавьж өгөх. Тэр системийг мэддэг, тэр системийн инженерчлэл, нийгмийн системийн инженерчлэлийг хийж чаддаг хүмүүст нь тэр одоо жолоогоо атгуулах. Тэр нүүдэл хаашаа явахыг тэр хүн залуу хүнд даатгах ийм цаг үе ирсэн. За тэгээд цааш нь явъя. За тэгээд ингээ өөрийн чи фэйсбүүк даргуул энэ юу вэ? Сургуулийн зургнууд байна уу? Энэ тийм одоо жишээлбэл би их сургуулийн дэрэгдэх гүнзгийрүүлсэн сургалттай анги одоо 9-10 дугаар ангиад үргэж исэн 92 3 онд тий 91-ээс 93 онд тэгээд өөрөөр хэлбэл би физик дэх дуртай физик математик дэх дуртай дархан хотод 10 жилдээ сурж байхдаа улсын физикийн олимпиадад оролцоод тэргүүн байрууд эзлээд ингээд өөрөөр хэлбэл физикээр мэрэгшиж бэлтгэгдсэн хүн л дээ. Дархны. Тийм дархны. Тэгээд энэ жишээлбэл гар бөмбөгийн тэмцээнд багаараа оролцоод гар бөмбөг тоглодог байлаа. Дархандаа би ч одоо дархны 9-р 10 жилийн 1-ээс 7 дугаар ангид хүртэл суралцж байсан. Бас их сонирхол. Танаа ямар хүн байх вэ? Ямар ажил хийх вэ? Манай Адиабат одоо намайг их баг 7 дугаар ангид байхад нас урсан л та. Тий. Геологч хүн байсан. Геологч. Би одоо багадаа сургуульд орохын өмнө бол одоо энэ заамрын алтны уурхайг анх Монгол Японы хамтарсан геологийн одоо анги экспедицүүд одоо хайж илрүүлж олж их үед нь тэнд гүйж явлаа. Тэр багад маань аав маань нас урсан маань миний хувьд их тийм юу асуул да би өөрөө ах トゥ дөрүүлээ. Тэгээд хамгийн том. Тэгээд өрх толгойлоо. Тийм. Тэгээд ээжтэй их жоохон дүүтэйгээ үлдээд оршуулган дээр нь би яг ингээд би одоо ингээд ээж дүүнрээ авчихгүй болох юм байна. Би одоо хүнээс их хичээхгүй болохгүй юм байна. Хариуцлагатай байхгүй болохгүй юм байна гэдэг. Өөрийгөө их шахдаг. Хариуцлага ойлгосон. Тэгээд аливаа юмд их хичээж ажилладаг. Ийм
цаан чанар Тэр суусан юм шиг. хичээж ажиллах тэр төгс байхыг чи Японд бүр илүү их Тийм. Тэглүү яг одоо Япон бол тэр утгаараа тий маш одоо тариаланч соёл үндэстэй тий. Жижиг сажиг зүйлийг маш нягт нямбай хийдэг. Тэгээд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байгаа энэ байдал чинь бол өөр ингээд топыг бол маш эмгэгтэйтэй өрөө тавьчихсан юм шиг тэр нийгмийн одоо тэр битэрий ярьж байгаа тэр системтэй байлгана гэдэг нь маш эмгэгтэйтэй байхгүй. Тэр бүгдийг ингээд хараад тэгээд сураад судалгаа хийгээд тэр олон шаардлагуудыг давж гаргахад бол тэр юу гэдэг нь улам миний тэр одоо амжилт олоход хичээд зүтгэжсэн тэр юг улам баттгаж улам хүчилж өгсөн баг л та. Тэг яг юу Японы одоо Kyocera гэдэг групп компани манлайлагч Инамори Казуо гэж хүн байдаг. Тэгээ тэр хүний нэг юм номон дээр тэгштгэл байд юм. Амжилтанд хүрэх тэгштгэл гэдэг. Тэгээд энэ тэгштгэл бол ур чадвар, гал ирмэлзлэл, үзэл хандлага гурван үржүүрээр амьдралын үр дүн гардаг юм аа гэж байдаг байхгүй. Одоо надад бол ийм хүчтэй айхтар хүчтэй ирмэлзэл байсан. Зүгээр чадвар гэх юм бол яг үгүй юм дундчил нөхөр байсан. Тэгээд тэр хоёрын үржүүр байд, гурван юмны үржүүр байдаг учраас хэрвээ тэ одоо би оюутан залуучуудад хэлдэг байхгүй. Чи ур чадварын хувьд хэн нэгнээс тийм илүү биш байж болно. Тэ 30 авьяасгүй байж болно. Гэхдээ чи тэрийг одоо юугаар нөхөж чадах вэ гэвэл хүчтэй гал ирмэлзэл тэ хичээл зүтгэлээр нөхөж чад. Бүр илүү ч гарч чад. Хичээл зүтгэл Япончууд ч бас тийм л дээ. Монгол хүн ч бас их хичээл зүтгэлтэй шүү дээ. Ер нь тэгээд харьцуулахад бол монгол хүнд бол сайхан ирээдүй, сайхан оюун санааны өндөр потенциал. Тэр чинь нэг үржүүрийн нэг өндөр байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр одоо өшөө хүчтэй одоо хичээл чармаах юм бол бүр их хүч гарч ийн гэсэн үг байхгүй. Үржигдэнэ гэдэг утга. Тэгээд өшөө дахиад нэг тэр үзэл хандлага гэж юм байгаа тий. Энэ бас аягүй чухал. Тэг хэрвээ тэр хүн буруу хүн байх юм бол буруу сэтгэгч юм бол муу зүйл бодчих юм бол тий атааж өтөө одоо юу гэдэг нь хичнээн авьяастай байгаад буруу зүйл хийх юм бол амьдралын үр дүн хасах гарна. Энэ бол тий ингээд нэмэх хасах гэдэг бүр утгатай. Нөгөө хоёр бол 0-оос 100 хүртэл утгатай тий. Яг хөө хичээхгүй чармаахгүй байж болно. Их хүчтэй одоо хичээж болно. Чадварын хувьд ч гэсэн хасах чадвар гэж байхгүй тий. Тэгтэл үзэл хандлага гэж юм маш чухал болж байна. Шоронд орчиж болно шүү буруу юм хийгээд тий. Үр дүн эсрэгээр ирнэ гэсэн. Ирнэ гэсэн. Тий. За ээж чинь за манай ээж Чанцлын Мягмар гэж хүн байдаг. Тэгээд амдээ юм байна. За тий. Дархан хотод одоо амьдран сууж байна. Дарханы ангаахын их сургуулийн салбар сургуульд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан байдаг гэдэг. Дархан хотод тухайн социализмын үед манай бас технологийн хот байсан да. Оросууд. Тийм ээ. Тий. Одоо Монголын хөгжлийн одоо гурвалжингийн нэг шүү дээ. Тий. Маш чухал хот гэж. Амьдрахаар чинж таатай. Наримдлын Дархан хот гэдэг. Тий. Олон одоо улсуудын дэмжлэгтэйгээр үйлдвэрийн бүхэл бүтэн одоо район тий юу нэгдэглэлийг бол бүрдүүлж чадсан гэсэн тухайд. За цааш нөрье. Адиотын амар баяр системийн инженер энэ их өнч одоо айзуу юу яс энэ би угаасаа фэйсбүүкийг нэг их одоо хэрэгэлдэггүй байсан юм а. Тэгээд яг одоо дөнгөж одоо юу гэдэг одоо улс төр хийж байгаа юм бол нандаж 50000 найзтай. За тэгээд ингээд нэмээ яваадаг шүү дээ тий. Фейж энтер болгоод нэг 1000-аад найз. Тэгээд сүүлийн үед одоо нам байгуулснаас хойш найз нар цуглуулж байгаа. Тэгээд дунд орж ирсэн сайн танихгүй найз байна. Танихгүй найз. Гаднаас ороод ирж. Тий одоо чи ямар хэлний бэлтгэл байна? Орос. Миний хувьд бол тий Японд одоо хэлний бэлтгэл суралцаад Япон хэл болон англи хэл. Орос хэлийг бол 10 жил сурсан төвшин. Яг их сургуулийн 1 2 дугаар курстэй бас мэргэжлийн хичээлүүдтэй хийж үздэг байсан л да. Одоо энэ дээр бол одоо бид нар энэ өвлийн маш чухал үр дүн бол энэ шагнал түвш, балиас сайжруулсан түвштэй. Бид нар үнэхээр одоо утаанаас тодорхой хэмжээгээр ингээд ангижирч чадлаа. Энэ бол том амжилт. Түлшил учраас хичнээн сайжруулсан түлшил учраас утаанаасаа бас тийм амархан салчихгүй. Энэ бол нэм
завсрын үе шат байгаа байхгүй. Тэр утгаараа бас нэлээд шүмжилттэй талд нь хандаж энэ зүрийн бодлого дээр бол би бас санаа дэвшүүлдэг л дээ. Жишээлбэл одоо энэ нүүрсийг үе шаттайгаар одоо түүхийн нүүрсийг хэрэглэхгүй байя гэдэг санааг бол би 3-4 жилийн өмнө гаргаад одоо энэ хурлууд дээр илтгэл тавьж явж исэн. Үе шаттайгаар эхлээд 50% тэ тэгээд 80% ч гэдэг юм ингээд үе шаттайгаар явна гэж хэлсэн. Яг хөө тэгээд бодит байдал дээр бол тэ за шууд л гэтээ хамгийн амжилттай системийн инженерийн болол санааг бол орхис хийгээд биднээс шууд урдын төрөх гэсэн биз? Тийм. Одоо шууд л гэтээ нэг жилийн өмнө зарласан бас тэр том байхгүй. Ер нь төлөвлөгөөтэй явах хэрэгтэй шүү. Урьдчилж хэлэхгүйгээр юм явахгүй шүү гэдэг юм бол байсан тий. Тэрнийг бол тэр утгаараа бол бас яг Монголдо тохирсон аргач байж магадгүй. Японочдод бол хизээч тэгэж жишээлбэл тий шууд 100% гэж хэлж чадахгүй. Бэлтгэл хийн. Тэгээд эхлээд 25%, 50% ч гэдэг юм ингээл явна шүү дээ. Тэр үедээ ямар асуудал гарах нь вэ? Тэрийгэ засаад тэгээд дараагийнхаа одоо том хөрөнгө оруулалтыг хийхдээ тэрэндээ хэмнэлт гаргангаа ингэ явна штэ. Үе шаттайгаар гэж. За бидний үеийг уучлаарай. Биднээс жоохон завгүй байсан юм байна. Ер нь бидний үе гэх юм бол их дайчин шургуу коммунизмыг байгуулахыг явж исэн юм чинь аргагүй байх л да. За цааш нь энэ дээр би болохоор нэг шахмал төршийг одоо нэг асуудал байсан хүмүүс анзааргүй юм шиг. Энэ дээрээс яригдаагүй нь болохоор маш их одоо хог хаягдал үнс гарч байгаа байхгүй юу? Ямар хэмжээний тэр сайжруулсан төлс авчаар шатаана тэр хэмжээний тэр бол ойлгомжтой байхгүй. Өмнө нь түүхийн нүрс бол бага байсан шүү дээ. Тэр утгаараа энэ бас асуудал шүү. Энийг тэгээ энэ ачаалал үүсэж байгаа шүү. Одоо гэр оролын айл болгоны хашааны гадна яг нөгөө шуудатай сайжруулсан түвшнийхээ уудан доторх хогн ингээд үүсэж байгаа байхгүй. Энэ чинь орчны бүхэл асуудал байхгүй. Энийг яаж зэгслэх вэ гэдгийг одоо арга хэмжээ авч ажиллах шаардлагатай. Гэдэг утгаар нь би энэ дээр ийм тэг авч. Тэгэхээр энэ юу яагаад би чинь дотоод сэтгэлийг дотоод нөгөө сэтгэлгээний чинь юуг ойлгох гэдэг юм л да эренбиг. Чи бол ингээд имийг цогцоор хараад байна шүү дээ тийм ээ. Цогцоор. Магадгүй системийн инженер учраас талаас нь тийм. Энэ улс төрд яаж илэрх вэ? Улс төрд одоо биднээс явж байгаа нийгэмд хүн бүхэн ийм системийн инженерийн юутай байх хэрэгтэй юм уу? Тэр хүнээ сонсох хэрэгтэй юм. Ер нь бол тийм ийм асуудал шийдвэрлэх чадвартай тийм имийг аль болох өрн хүрээтэй харж чадвал хүн болгон хувьдаа тулгарсан асуудлыг шийдэж чадна шүү дээ. Тэгэхээр одоо ялангуяа би энэ инженерийнхаа хөтөлбөр дээр ийм асуудал шийдвэрлэх чадвар гэдэг имийг суулгах одоо хичээлүүд орж ажилладаг. Тэгээд асуудлыг шийднэ гэдэг чинь бол имийг системтэй ингээ өргөн хүрээтэй хараад эхлээд асуудлаа таньж мэдэх хэрэгтэй байдаг. Энэ асуудал ийм асуудал юм байна шүү. Хамарсан хүрээ нь ийм байна тий гэдгээ эхлээд харах юм бол баг тэр асуудал шийдэх ажлынхаа талыг хийж байгаа байхгүй. Киотогийн их сургууль те. Биш Токиогийн хөдөө аж ахуй ба техник технологийн сургууль. Техник технологийн. Тий, технологи. Нарны зайн технологиг суралцаад ирсэн гэсэн. За тэгээд Монголд яг энэ чиглэлээр одоо оюутнаас голон нартай шүү. Яг үнэ. Голон нартай эрхийн мэрэгэн амжааг байгаа. 100 болоод шатаачих шиг. Одоо Японтай харьцангуулаад жишээлбэл нарны эрчмээр нь ярих юм бол баг 2 дахин илүү нартай шүү дээ. 2 нартай. Тий, 2 нартай. Энийг баг тийм яг үнэн. Тийм бай. 7 бол хэтрүүлэг байхад 2 бол үнэн. Нарны энергийг тэр одоо бидний төрөөс хамгийн чухал юм энерги л байна л да. Манай одоо бидний амьдралд. Тэгэхээр энийг та яаж харж байна? 2 нартай байж биднээс ер нь. Тийм тэгэхээр одоо улс орны хувьд ч тэр хувь хүмүүсийн хувьд ч тэр ингээд энерги эрчим хүч гэдэг бол амин чухал асуудал байхгүй. Тэрийг бол бид нар яаж мэдрэх вэ гэвэл өвлийн хүүтэнд хөдөө гараад машинтай явж хагаад машин эвдрэх үед ч юм уу те осгох аюул байгаа шүү дээ. Энэ үед мэддэг байхгүй. Тэгтэл бид нар одоо манай Улаанбаатар хот гэх чинь дэлхийд хамгийн хүүтэн нийслэл хот. Яг өөр хүүтэн хот бол байгаа. Гэхдээ нийслэл хотоор ярих юм бол хамгийн хүүтэн. Тэгэхээр биднэрт байгалийн хамгийн одоо хүнд нөхцөл оногдсон байгаа байхгүй. Өглөө ая тухтай давах. Ялангуяа ингээд одоо суурьшмал амьдрал те байр сууцанд төглөг амьдрах гэдэг маань маш үн цэнтэй хөрөнгө мөнгө зарсан ажил л да.
бид маш их мөнгөө энэ дулаан эрчим хүчиндээ өгч байгаа шүү дээ. Гэхдээ биднээсээ үн их хямд байдаг шүү дээ. Тийм. Одоо манай улсын эрчим хүчний үн тариф бол байнгын нэг хамгийн бага түвшиндөө тэгээд хүчээр барьцдаг тий байнга алдагдaltaй ажилладаг л да манай эрчим хүчний салбар хамгийн өндөрлөлт. Тэгсэн хэрнээ тэр алдагдлыг яадаг вэ гэхээр хэдэн жил болж байгаа бол одоо татаасаар нөхдөг нүүрсний уурхай тэгээд цахилгаан станц тэгээд дамжуулах түгэх гэд хоорондоо уялдсан гинжин ийм өрийн сүлжээнд орчдөг. Угаасаа чинь хамгийн хямд боломж аргагүй шүү дээ. Тэгээд тэрийг улсаас байж байгаад за та нар одоо ингээд нэг айтайхан ажиллаа шүү гэдэг ингээд татаасаар гэдэг чинь татаас гэдэг чинь улсаас гэдэг нь ерөөсөө миний мөнгийг тэнд өгж байгаа шүү дээ. Тэр дураар өгсөн мөнгийг. Тийм учраас одоо таны төлж байгаа цахилгааны мөнгө, дулааны мөнгөний чинь талан ч юм уу, ихэн талан ч юм уу улсаас зүгээр төлөөд байж байгаа танд харагддаггүй болохоос биш тийм байдаг л шүү. Яагаад тэрийг хүсээд байгаа? Яагаад биднээс юу яахгүй вэ? Хямдруулах одоо эсвэл зүй зохистой яагаад төлбөр хийхгүй вэ? Тарифын маш тийм зохистой хэлбэрт оруулах хэрэгтэй л доо. Гэтэ бид нар өөрсдөө энэ энерги шимжийн салбарыг зөв хөгжүүлэхийн тулд олон улсын зах зээлийн үн ханш руу авчих хэрэгтэй гэж би боддог. Одоо жишээлбэл сэргийгдэх эрчим хүч сүүлийн хэдэн жил маш эрчимтэй нэвтэрсэн. Тэгээд хэрэглэгчийн нуруунд дээр одоо жишээлбэл одоо их дургу байгаа шүү дээ. Аргагүй тэр чи одоо сэргийгдэх эрчим хүчний үн тариф гэдэг ингээд мөнгө одоо дотор нь байж байгаа. Тэгээд тэрийг яахлаараа би энэ мөнгийг төлдөг юм бэ гэд одоо сэргийгдэх эрчимчүүд их сөрөг хандлагатай болж эхэлж байгаа байхгүй нийгмээрээ. Тэр чинь сэргийгдэх эрчим хүчийг бий болгохын тулд нэг хэдийн юм цуглуулж тийжээж байгаа юм байгаа үед. Цааш нь ирээдүйд шүү. Ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт. Тийм. Одоо юу тэр чин ногоон их усүр тий нөхөн сэргээгддэг усүр тэр түлш тижээл нь үнэгүй юм байгалийн юм тий тоног төхөөрөмж нь бол олон улсынхаа зах зээлийн үнэтэй үнээрээ орж ирж байгаа. Тэгээ тэрийг хөгжүүлж эхлэхийн тулд бол улсын бодлогоороо тэгээ сэргээгдэх эрчим хүчийг урт хугацаанд ингээд 25-30% хүртэл ингээд хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явдаг. Тэрнийхээ дагуу бид нэр тодорхой хэмжээний амжилт гаргаад явж байгаа л да. Гэхдээ сүүлийн үед бол эрчим хүчний дутагдaltaй болж шүү дээ. Одоо бид нэр үүсгүүр хэрэгтэй. 5 дугаар цахилгаан станц хэрэгтэй. 6 7 дугаар цахилгаан станц хэрэгтэй. Ингээд маш аюултай төлөвд ажиллаж байгаа байхгүй юу? Гормын хувьд те. Тийм учраас шинэ үүсгүүр барих хэрэгтэй. Тэгтэл бид нэр 5 дугаар цахилгаан станцаа яригдж алгуулсан яасан. Тэр бол мэдээж олон улсынхаа үнэтэй үнээрээ орж ирэх хэрэгтэй. Яг л сэргийгдэх эрчимчний дээр тоног төхөөрөмжтэй адилхан олон улсынхаа ханшаар үнэтэй үнээр орж ирнэ. Тэрийг бид нэр төлөөд явах хэрэгтэй байтал ийм хямд тарифтай тогтолцоо нэм байгаа учраас барьж чадахгүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бол урт хугацаанд маш бодлоготой төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай. Төлөвлөгөөтэй гэсээс наад төлөвлөгөөтэй бодлоготой гэдэг үг чинь бол зүгээр нэг тийм урдан сонсч ирсэн үгнүүд л да. Өнөөдөр та тэр ярин донд нэг инженерчил, нийгмийн инженерчлийн тухай нэг мундаг яриа гарчлаа л да. Тий. Миний хувьд бол одоо их сургууль дээр 2010-11 онд ингээд буцаж ирээд их сургууль багшилж гиснээс хойш хэрэглээний шинжилгээ ухааны инженерийн сургууль гэдэг их сургуулийн одоо олон сургуулиуд 13 сургуулийг цөөлөө 5 сургууль болох үед Монголын одоо Монгол улсын хөгжилд инженерүүд хэрэгтэй байна. Тийм учраас инженерийн сургууль байгуулъя гэдэг ийм одоо үзэл санаа гарч ирээд тэрний одоо үндэслэл болох судалгаа тайлан гаргаж ирсэн. Тэгээд Монголд бол инженерүүдийг олон болгоё. Улс орноо хөгжүүлье гэдэг үгнээс тэ. Тэгээд инженерчлэлийн одоо сургалтын хөтөлбөр CDIO гэдэг 4 нэр том байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр сэтгэн бодох. Одоо инженер хүн бүлэглээ сэтгэн бодно тийм. Шинэ санаа гаргана тийм. Тэгээд шинэ санаа. Тэгээд аливаа системийг зохиомжлон дизайн хийн. Дизайн хийн тийм. Тэрийг ингээд прототип загвар хийж ингэж имплементашн хийн. Одоо бүтээн гэсэн гараар бүтээн. Юм бүтээн тийм. Тэгээд оперейтинг гэдэг үг. Одоо тэр системийг ажилуулна.
найдвартай сайн ажиллах, засвар үйлчилгээ хийн. Ингээд CDI conceiving, designing, implementation, operation гэсэн дөрвөн хүний ийм инженер хүний одоо ажиллах ёстой дамжлагууд энэ бүгд дээр одоо ур чадваруудыг эзэмссэн байх ёстой гэж үзээд хэрэгний шинжилгээ ухааны инженерийн сургуулийг барих тийм тайлан одоо үүсгэн байгуулах ажилд оролцож байсан л доо. Тэгээд одоо бол амжилттай явж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд дээрэс нь өшөө одоо нийгмийн хэрэгцээ шаардлагаараа гэх юм уу да. Одоо ингээд улс төр гэд яриад байж байна. Яг уу аж амьдрал ойр зүрийн зүйл ингээд болоод ирэхлээр хүн ингээд аз жаргалтай амьдрахын тулд те яах ёстой вэ гэдэг юм. Жишээлбэл би гараал утаа үнэртэй л гараал бөглөрөөнд би аз жаргалтай амьдрах чадахгүй шүү дээ. Тэгэхээр аз жаргалтай амьдрахын тулд яг нийгмээ хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Гэхдээ нийгэм чинь тэгвэл инженер хүн хэрэгтэй юм шүү. Нийгмийн инженерчлэл юу гэдэг юм. Улс төр шийдлүүдийг гаргахад оролцох хэрэгтэй юм шүү. Хэрвээ нийгэм маань те инженер хүн хэрэгтэй гэдээ байж хахад би сонголт болоод байж их хэрэгтэй юм шүү гэдэг одоо тийм үзлэр энэ Японд өсөж ирсэн хайз нөхдөг нийлээд 109 намыг байгуулсан. Бидний амьдрал дөнгөж саяхан болоод өнгөрсөн нэг хөгтөө шимшиг гэсэн мөртлөө сургамжтай үйл явдал болсон. Бид нүс инженергүй хүмүүс яг хэрэг дээр монголчууд бидэнд инженер байхгүй. Инженер гэдэг хүн бидний тунд баг байхгүй байл. Урд нь байсан. Социализм үед мондөг сайхан инженерүүд энэ улсаар нэг авч явсан ингээд тасарсан нэг юм үе байгаа юм. Манай нэг автоинженер маань автобус хийдэг хүн болоод. Тэгээд тэр хийс автобусанд хэдэн нөгөө шууд LC-ж аваад жоохоо өксүрээ газар явах гэсэн чи явдаг ба. Биднээс инженерийн сэтгэлгээ тэр гэтэл нэг автобус хийхин тулд хэд хэдийг хийж туршилтанд оруулж хан мөргүүлж тийм ээ юмтай одоо овгор тавгар юмтэйгээр явж тэгээд тэр гагнаас угнаас тэр маш их судалгаа байдаг юм байна л тэр нь хийхгүйгээр нэг хийчихэд маш их мөнгө зарчихаа тэгээд ингээд гэтэл нөгөө бидний удирж байгаа хүмүүс нь тэр болгон инженер хүмүүс биш шүү дээ. Тэг инженер хүнээс бас их айдаг биднээс. Их ухаантай хүн байдаг л гэж боддог. Гэхдээ яг одоо юу гэдэг тэр инженерийн судалгаа хөгжүүлэлтийг авч явахын тулд одоо жишээлбэл би Америкт ингээд олон улсын хурлд оролцоо явж байхад тухайн орон нутгийн онгоцны буудал дээрх одоо төрдөг тэрэг нь жоохон энэ одоо Америкуудаа гэмээр ядуухан юм байсан байхгүй юу? Би тэгээд тэрэн дээр ямар жишээ нэг л орон нутгийнхаа тэр одоо компаниг дэмжиж ажиллаж байгаа байхгүй юу? Тэр чинь тэг гаднаас худалдаж авах биш байхгүй өөр бүс нусгаас худалдаж авах биш байхгүй орон нутгийнхаа эдийн засгийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дор бүрнээ одоо бүх юм одоо дотооддоо үйлдвэрсэн юм хэрэглэх хэрэгтэй байхгүй тэр утгаараа бол би тэр саналыг бол хэдийгээр мэдээж алдаж онж сайжирч явна тийм учраас монголчууд өөрсдөө автобус хийдэг болохын тулд гээд мөрөөдөд байгаа юм сайхан тий алдаж онож хийх ёстой. Тэрэнд одоо мөнгөч зарах ёстой гэж би бол бодож байна. Энэ Бушидо гэж ёс зүйн цогц. Тий. Мундаг ном. Маш мундаг ном тий. Энэ тухайн нэг жаахан хөөрөж бидэнд өнөөдөр бас яг энэ систем нийгмээс инженерчлэх энэ цаг үед энэ одоо ямар байх хэвээр яаж бодох хэвээр энэ нийтлэр. Тийм тэгэхээр нөгөө түрүүний амжилт гаргахад 3 хүчин зүйл нөлөөлдөг гэж хэлсэн шүү дээ тий. Тэр номыг яг хуу орчуулахад бол Имос клуб гэдэг бид нэр хамтраад манай Наранбаяр тэгээд тулгад бус нөхдүүд нь хамтдаа орчуулж байсан. Тэгээд тэрэн дээрх тэр үзэл хандлага гэж юм байхгүй тий. Хүн зөв хүн байх. Зөв цаг үе зөв хүн байх гэдэг шүү дээ. Зөв байх тэр ёс суртахууны дэг жаяг бол энэ номон дээр бичээстэй байна. Зөв хүн байх. Тий зөв байх тий. Жишээлбэл самурын тухай шүү дээ. Тий. Яг хуу нэг жишээл дээ бид нар эндээс суралцах хэрэгтэй байхгүй. Би яг хуу нэгэн тал 20-тод Японд очиж суралцаад ингээд залуусаа Японд өнгөрөөсөн болохоор нэлээд тийм Япон соёл юу бол нэлээд автсан байх л да. Гэхдээ эргээд тийм Монголдо Япон сэтгэлгээ энэ юмд нухацтай ханддаг, зүй ёстой ханддаг энэ хандлагыг бол нэвчин хөгжүүлээ, ойлгуулъя, бүгдээрээ тийм монголжуулж авъя, тий? Монгол ёс жудаг
тий орчин үеийн одоо байдлаар ямар байх хэвтэй гэдэг юм тий авчих хэвтэй гэж боддог. Энэ дээрээс бол суралцах юм их байна. Тэгэхээр түрүү ёс зүй ёс гэдэг нам зүй ёс байгуулагдсан тэрний нэг одоо гишүүн мөн гэж хэлсэн тий. Тэгэхээр энэ дээр яг тэрий чи бичсэн л байгаа юм л да. Эмч нар мэрэгжлийн нөхдийнхөө хинэггүй өрсөлдөөнийг хязгаарлахын тулд өөрийн мэрэгжлийн ёс зүйг баримтлах эсвэл өмгөөлөгч өөрийнхөө ёс зүйг уландаа гიშгсэн бол түүнийг авч хэлцэх хурлаар орохоос өөр аргагүй болдгийн адилаар бүүшийн нарч бас хачин жигтэй үйлдэл хийх юм бол түүнд хатуу цэвэрлэл оногдуулах ямар нэгэн шалгуур байхгүй болохгүй байжээ гэж. Эр хүн шиг тулдах ухаалаг бодол догшин авир хүүхдийн лүгэ адил чивэр ариун зан шингэсэн энэхүү хүй нэгдлийн маягийн ёс шуурмаас баян тансаг ёс зүйн навч цэцгцийг харж болно гэж. Баян тансаг ёс зүйн навч цэцгцийг. Тэгээ Монгол хүнд бол энэ бол ёстой баян тансаг тийм сэтгэлгээний энэ ёс зүйн үндэс байна. Тийм болов яг тэ уламжлалаараа. Тэгээ яг би энэ нэгэн энэ номыг сэдвлээд ярьсан юм чинь өөрийнхөө тэр үзэл бодолтойгоо холбож яриач. Яг эндээс жишээлээд ярихад бол ер нь бол ингээд би бол Японд очиод их одоо соёлын одоо шок гэж ярьдаг тийм соёлын шоконд орох юмнууд байсан л да. Тал нутгийн нүүдэлчин соёлтой залуу нэлээд ингээд өөрийнхөө дураар тийм хамар дээгүүр иймэрхүү. Японд бол бүгдээрээ ингээд жижиг сажиг юм ингээд юм. Тэр би яг ингээд тайлбарлах хэрэгтэй болов гэж бодоод хялбар тайлбар энэ үедээ яг тийм ш. Хамгийн хялбараар тайлбарлах юм бол тариачин хүмүүс бол ингээд маш төлөвлөгөөтэй байдаг. Хагас жилийн дараа ургацсан авахын тулд энэ өдөр юу хийх ёстой, дараагийн өдөр юу хийх ёстой гэдэг төлөвлөсөн байдаг. Дээрээс нь хэрвээ тарийн талбайгаа тэг хин нэгэнд самруулах юм бол асуудалтай шүү дээ. Тийм учраас хинтэйч муутах эсгүй. Сайн бүхэлдэж тонголзон хинтэйч муутахгүй эвтэй байна. Тал нутагт одоо өөрийнхөө дураар одоо хинээс ч хамааралгүйгээр малаа малж байгаа монгол хүний хувьд бол хоёр өөр соёл л доо. Тийм. Шал ондоо байгаа даа байхгүй. Тэгээд олуула одоо ингээд суурьшмал байдлаар амьдрах тусам дэг жаяг маш их хэрэгтэй бол. Тэгнь. Тэгээд ингээд бүр дээрвээсээ энэ ажил үүргийн хуваар маш ингээд ялгарч ирдэг. Тариачин хүн дайн тулаанд оролцохгүй. Энэ бүши буюу одоо дайчин цэргүүд одоо юу хэмдэ хөлсний цэрэг ажил хөдөлмөр нь ингээд дайн тулаан болцсон ийм хүмүүс оролцдог. Байнгын бэлтгэлтэй. Байнгын бэлтгэлтэй. Тэгээд дайн тулаан болоход бол тэр одоо самурайнаар хоорондоо л байлдана. Тэр тариачин хүмүүс баг хамааралгүй шахам гэж хийж болохгүй. Тийм ажил үүргийн хуваартай байсан. Инхтэй үед нөгөө самурай нар хөлсний зэргүүд маань юу хийх юм байхгүй болохгүй шүү дээ. Дэг жаягтай одоо улам цаашаа хөгжих ёстой. Тэрэн дотроо ийм өндөр одоо ёс суртахууны соёлыг бэхжүүлж хөгжүүлж нийгэмдээ нөлөөлж ирсэн байна. Цагдаагийн үүрэг гүйцэтгэж хэлсэн гэсэн үг. Тийм. Одоо ер нь бол тийм. Японд бол зүгээр ингээд шүн харанхууд гудамжаар эмэгтэй хүн айхгүй явна шүү дээ. Ямар ч асуудал байхгүй. Айх юм байхгүй нэг тийм одоо хулиган хин ирээд цохоод унахчихвал ирэмчихвэл гэсэн тийм аюул нэх байдаггүй. Тэр нь зөвлөдөө зөв яагаад гэхээр одоо биднээс яг энэ суурин соёлд орцсон. Хүн амын талаас илүү хувь нэг төр амьдарч байна. тий. Сая гаруй хүн энд амьдарч байна. Бас олон хүн орж гарч байна тийм ээ. Тал нутагт явсан тэр ая зам бол нэг хэлбэр нь тэндэл байгаа тэр орон зайтай өнөрөө сууж байгаа энэ үед бас нэг хэлбэр нь байж л байгаа. Нөгөө талаар өөрөө хэллээш тэр бүшийн нар тэр нийгмийг өдөрч ясна нөхдөө дайн тулаанд ордог. Тэр дээгүүрэл болоо явдаг. Тариачин хүн дөрөөс нөлөөлдөг. Тэгвэл манайд бас яг ард түмэнд ямар ч нөлөө байдгүй тэр дээр тэр хэлцэх асуудлаа хэлцэж байдаг баймаар. Тийм мэрэгсэн ингээд дагнсан ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тийм байна. Тэгээ ёс зүйн нам чи яагаад энэ дээр суурилсан юм уу? Зүй ёсон дээр суурилж гарч ирсэн юм яа? Ер нь бол яг би яагаад хүлээн зөвшөөрсөн тэр үзэл бодлыг? Яг би түрүүнийхээ яриг үргэлжлүүлэхэд бол яг Японд суралцаад ирээд одоо гэр бүлийн амьдрал, ойр зүрийн амьдрал ингээд болж байгаа байхгүй. Тэгээд өшөө аз жаргалтай байхын тулд нийгмээ хөгжүүлэхгүй л би өөрөө бухимдаад байх юм байна тий. Гудамжинд гараад бухимдах юм байна. Тийм учраас энийг зэхлэхэд бол яах ёстой вэ гэд бодглохлоор ерөөсөө
нийгмийн иргэн болгон хариуцлагатай тий асуудлыг олж харддаг ингээд нийгмийн элемент болгоно идэвхтэй тэгээд нэлээд хариуцлагатай байх хэрэгтэй байна. Тэхийн тулд яг үгээр ёс заяга одоо дүрм журмаа хатуу баримталдаг байх хэрэгтэй. Бид нар чинь ингээд ер нь бүр очихад ямар нэг юм ингээд өөр дөр нь тулгарсан хүндэрсэн асуудал болоод ирэхэд за яаж аргалах уу гэх гээд байдаг байхгүй юу? Ингэж бодож ерөөсө болохгүй байгаад байхгүй. Инээс салах хэрэгтэй. Тэхийн тулд тийм одоо өндөр ёс суртахуун шаардлагатай. Мэдээж энийг одоо нийгмийн нэлэнгүүд нь ингэж хөгжүүлэхэд бол цаг хугацаа шаардна. Гэтэ бушуугаа эхлэхгүй болохгүй гэдэг үднээс байгаа. Ягаад энэ Бушидо энэ Японы ёс зүйн цогц Япон үндэстний өсөлт тэмүүлэл эрмэлзэл бас дагаж яваа энэ жайгийг яриад байгаа юм хэрэг бид адилхан нэг твийн хүмүүс зан шил ер нь юм хандах хандлага адилхан нэг төрлийн шашинтай. Тийм учраас энэ өндөр хөгжилд орсон хөрсөн энэ улс орноос ирсэн хүнээс л үг сонсох гэдэг. Одоо хоёулаа энэ яриагаа эндээ төр завсарлаад би танд нэг кофе чамж өгье. За баярлалаа. Хоёулаа нэг аяг кофе уух завсар. Таны хүсэл тэмүүллийн тухай бас таны гэр бүлийн тухай энгүүн сайхан яриаг үргэлжлүүлээ да. За баярлалаа. За бас хоёулаа одоо хавар болж байгаа манай гэргийн энэ цэцэг тарих дуртай ингээд одоо цэцгээ тарих гэдэг ингээд өрөмөрийг бэлдээд байна. Гоё цэцгнүүд биш үү? Би тэр Японы одоо суурин том соёлуулах тэр цэцэрлэг төрөлнгийн соёлыг бол ихэд биширдэг хүн. Тэгээд бид гаднаа бас цэцэг ногоо тарьдаг. Манай гадаа бол ихэвчлэн эхлээд Монголын цэцгнүүд моднууд ургаж эхэлдэг. Цэцэг навчаад дэлгэрүүлдэг. Тэр нь яг л цагтаа. Тэгээ яг л цагтаа. Одоо ингээд хавар болоод цэцэг та тарьж байгаа юм те. Манай Япон багш бас өөрийнхөө цэцэрлэгт юм цэцэг тарих дуртай. Тэгээд аюул олон цэцгийн нэр энэ төр мэддэг. Энэ ингээд илбэлээ, дараагийнх нь инглээ гэж ярьдаг байсан. Тэгээд би болохоор сүүлийн үед цэцэгтэй холбоотой юу хийж ийнэ гэхэлэр ийм Монгол Улсын доктортой хөгжлийн төсөл Монгол Японы хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэж 2-3 жил дараалж төслийн санал өгж байгаа. Тэгээд тэр нь юу ах вэ гэхээр одоо манай тал нутаг нүүдлийн бэлчээр хэрэгдэж штэ тий. Тэгээд нүүдлийн соёлоо орчин үеийн байдлаар цааш нь хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр бэлчээрээ тэгж талхалж болохгүй байна. Хөрсөн цаана одоо эвдэрч болохгүй байна. Орчин үеийн малчин хүн болвол тийм маш ухаалаг байх хэрэгтэй байна тий. Хөрсөн юу болж байгааг хэр ядуурч байгаагаа мэддэг байх хэрэгтэй байна. Тэгээд магадгүй тий одоо бэлчээрийн одоо урамлаа тарьдаг. Тэгээд бэлчээрийнхаа ингээд үрсэлдэг, тарьдаг тийм ирээдүйч ирж магадгүй юм. Тийм учраас тэрэнд бэлтгэсэн тэрний одоо жишг болсон тийм төсөл хэрэгжүүлэх санал өгж ажиллаж байгаа л да. Саний юм байна. Мал бэлчээрийн мал аж ахуйн хэвээрээ иддэг өвс нь хэвээрээ мал иддэг өвс хэвээрээ тэрийг тарина. Яг уу бэлчихгүй гэсэн үг үү? Бэлчгт нь тариатай байж их юм уу? Мэдээж бэлчилгүй яг уу. Тэгээ нөгөө одоо яг ингээл тал нутагчин бол янз бүрийн цэцэг алаглаад байж байгаа шүү дээ. Алаглаад олон талд байж байгаа. Тэр эми ургамал. Тийм бид нар чинь тансаг хэрэглээд хүмүүс шүү дээ өндөө л те. Ягаад гэвэл эми ургамлаар одоо би бас тэжэгдсэн тийм мах идээ сууж байгаа юм шүү дээ те. Тэгээд тэрийг хэвээр нь хадгалахын тулд шинжлэх ухаанчаар инженерчлэлийн ухаанаар яаж хандах вэ гэхлээр тэнд чинь дутагдж байгаа тэр ургамлын төрөл зүйлийн ямар нэг хэмжээгээр те оруулж ирээд аль болох олон төрөл байлгаад за тэгээд талхлаад байгаа юм бол тэр малын тоо толгоогоо яаж хязгаарлах хэвтэй гэж малчин хүн бол ингээд жоохон тооцоотой байх хэрэгтэй. Компьютер дээр одоо цагт бол ингээд загварчил гаргаад за яг өөрхийн орлогоо авч явахын тулд малын тоо толгоо манай бэлчээрийнхаа даацсан ингэж таарах юм байна гэдэг ингээд
тариачин хүмүүс тооцоогоо хийчихэд орчин цагийн тариачин хүмүүс тийм болсон шүү дээ. Трактор унчаал GPS-ээр хаана юу ямар үр хатгахаа ингээд тооцоолоод явж идэг шиг тал нутагт ч гэсэн одоо дрон нисгээд малаа хаана явааг харж болно. Тэгээ мал алдах гэсэн тийм ойлголт байхгүй л шүү дээ. Харна хянана тэгээд шинжлэх ухаанчаар нүүдлийн соёлоо хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг төсөл бас хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаа. Жижиг бүхэн хажуудаа бас цэцэгтэйгээр цуг ургадаг шиг нэг дор нэг цаг үед ургадаг шиг та үеийнхэндээ ойр тойрондоо ер нь олон нийтийн ямар ажил хийсэн бэ? За яг миний хувьд бол олон нийтийн ажил нэлээд хийж исэн байж таарад байгаа юм. Жишээлбэл оюутан байхдаа миний өмнө одоо номын ах эгч нар бол их цөөхөл очдөг байсан. Тэгээд бид одоо 95 онд бас хойш их жилдээ олноор очдөг болсон. Тэгээд оюутнууд хоорондоо сургуулаараа тэгээд нэлээд бүлэглэж нээлдэг болсон. Тэгээд ер нь зохион байгуулалтанд орохгүй болохгүй юм байна гэд өөрийн тийм номын ах Дамдан баяртай одоо хэсэг нөхдүүд хамтраад бас Японд Монгол оюутны холбоог байгуулалтж ирсэн. Тэгээд тэрний нарийн бичгийн холбоо. Тийм анхны холбоо. Тэгээд дараагийнхаа үед залгуулж өгч ирсэн. За тэгээд Монгол соёлоо Японд сурталчлах тийм баярыг жил болгон зохиодог уламжил болгож эхлэлийг нь тавилтж ирсэн. Харж ирснийхаа дараа ч гэсэн бас Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг Жугамо гэдэг нийгэмлэгтээ бас ороод удирдах зүйлд нь ажиллаад тэгээд Японд бас олноороо явдаг бол олноороо бас ирж байгаа. Тэгээд бас юм сэтгэлгээ ойролцоо гэх юм уу одоо Монгол соёлдоо дасан зохицохт нь тий тус нэмэр болох гэдэг үднээсээ хорондоо бас их уулзалдаж одоо номын дүүнэртээ ажил танилцуулах тий ингээд найз нөхөд танилцуулах хамтдаа чөлөө цагийг өнгөрөөх ийм ажлуудад бол идэвхтэй оролцож ирсэн. Номын дүүнэр, номын багш энэ гэдэг үг нь чи яасан сайхан сонсон. Яг нэг курсын тий дамжааны дээд ахыг яг японоор бол симпай гэдэг. Симпай. Тий одоо кохай гэхлээр номын дүү. Номын дүү. Тэгээд тэр Жугамад өөрөө юуг нь хийж байна? Яг одоо бол гүйцэтгэх захирал хийж байгаа. Тий удирдах зөвлөлөөрөө асуудлаа шийдээд тэгээд сүүлийн үед ер нь бол Японд суралцж байгаа Монгол оюутны тоо 3000 давж байгаа. Тэгээд Японд ажиллаж амьдарч байгаа хүний тоо 100000 давж байгаа. Тэгээд энэ бол зүгээр яг Солонгост байгаа монголчуудтай харьцангуй бол 3-4 дахин бага хэрнээ сүүлийн үед бол эрс нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл хүн хоорондын харилцаа урсгал бол эрс ихсэж байгаа л да. Анх сургуульд явж бас их тийм маш цөөхөн байсан. Цөөхөн байсан. Гэхдээ бас хүнд шалгалтыг их том шалгуураар ордог байсан тийм ээ. Тий. Тийм нэг онцлог байгаа л да. Юу Японы элчин сайдын яам бол тэр засгийн газрын тэтгэлэгт шалгалтаа бол маш шудраг тий авдаг байсан. Тэгээд ямар нэгэн тийм арын хаалга гэдэг ямар ч ойлголт байхгүй. Тэр утгаараа бол хичээлдээ сайн тухайн үед одоо шилдэг сайн оюутан болгон Японд очиж сурч байсан баг. Тэгээд бидний үеэс нэлээд олуулаа явж суралцж ирсэн. Тэгээд тэр үе маань ингээд ирээд Монгол нийгэмдээ бас тодорхой чухал одоо албан тушаал пост дээр ажиллаж байна. Тийм учраас бас Монголын хөгжилд бол нэлээд хувь нэмэр оруулж байгаа бол цааш ч гэсэн улам эрчимтэй оруулах бол тэрийг яаж одоо өндөр үр ашигтайгаар бүтээмжтэйгээр тэг ингэж оруулах вэ гэдэг дээр бол манай Жугамо нийгэмлэг маань одоо санаачлал гаргаж ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа тийм. Өөр одоо ямар ажил вэ? Өөр бас дэлхийн монголчуудын анхны одоо тийм имэйл дээр түшиглсэн сүлжээг анх оюутан багтаа нээж илаа. За Америкт байдаг Ширчингийн Баатар ба за Англид ажиллаж амьдардаг Цэрэн Батгай тэг хамтраад анхны имэйлэн сүлжээг тухайн үед бол Facebook байгаагүй.
Тэгээд юуныхаа технологийн коллежийнхоо сервер дээр эхлээд Японд суралцдаг оюутнууд дундах мэйлэн лист ажиллуулаад хоорондоо ингээд мэдээлэл солилцоод харилцдаг байлаа. Тэгээд тэр үед Цэрэнбат байгаас ингээд санал одоо хүсэлт ирээд тэгээд дэлхийн монголчуудынхаа энэ одоо сүүлд нь захин мөртөө гэдэг төрийн бас байгууллага болсон. За кофеч нэрэгдэж дуусч байна. Би танд нэг ийм тэмдэг зүүж өгье гэж бодож байна. Та бол яхаа аргагүй миний ирж яваа 100 хүний нэг итгэл даах үз бас тэгээд их цэгц журамтай. Ер нь асуухгүй бол хэл амын татахгүй бол бараг л үргэлжлэн ярихгүй яг нэг тийм дорны одоо мундаг цэгцтэй тийм оюун ухаан дорны цэгцтэй хүмүүжил өхий хүн бай. За энэ зүгээд өгч. Хөтлөгч хүний хувьд жоохон тий харилцаа ярихад хамгийн төвөгтэй ч байсан юм уу? Гэхдээ энэ цаанаа бас их сайхан чанар юм. Бодож ярьдаг. Тий. Сайхан байна, баярлалаа. Танай гэр бүлийн талаар битэрөөсөө хөөрөлдөөгүй байна. Би одоо манай их сургуулийн физикийн ангид нэг ангийн ангид байсан. Тэгээд физикч. Тий, физикч. Нэг ангид сурж байхдаа оюутан багтаа гэрэлсэн. Тэгээд хоёр хүүхэдтэй. Танд эзэн чихэр хийх үү? За нэг ширхэг. Нэг ширхгийг хийчих үү? За тэгснэ. Сүү хийх үү яах вэ? За сүү бахт болно. Сүү бахт болох уу? За энэ ер нь кофений соёл бол саяханд орж ирсэн соёл л доо. Би цаа мэдэхгүй шүү дээ. Японд бол мунд гэртний соёл байдаг бах тийм ээ. Тэ садуу гэд ногоон цайны тий. Ногоон цайны соёл тийм байна. Тэр сакега тэр дөрвөлжин модайг нь дүүртэл цалигтэн хийгээд байдیں۔ Тэнд бас учир байна уу? Байдаг бах тий. Ер нь бол ер нь оюутан багтаа энэ хаагуур явж ирсэн. Номын сангаас өөр газар очиг юм ааш. За. Тэгж таарлаа да. Тэгж таарлаа. Номын сангаас өөр газар ороогүй. Системчлэгдэл яваад исэн юм байна л да, тийм ээ? Инженерчлэгдэл. Японд ч бас яг нэг тийм тал байгаа шүү. Юм болгоно хит одоо Монгол хүнд бол айгүй төвчгийн аргагүй юу байхгүй эмгэгцэндээ орцсон. Одоо ингээд топог ингээд янзын сайхан зэгтэх өрцсөн юм шиг тий. Бизнесийн гэхэд тэр завсар зай олдох болов гэмээр. Тэгээ нийгэм ч гэсэн тийм хатуу тий. Хит хөгжихлээрээ бас одоо хэцүү юм болов уу гэж бодогдтол байгаа юм л да тий. Гэтэ ер нь бол дэг журмын хувьд тийм байж ижил тэгээд эрх чөлөөтэй байж иж тий юм сайхан хөгждөг юм байна гэдгийг үлээ харахгүй хараад ирсэн. Дэг журм эрх чөлөө хоёр бас хослоход тэрийг хослуулж чадах юм бол тийм ээ. Хослуулж яж амжилттай. За ингээ би тэрийн ярилцлага ерөнхийдөө өндөрлөлөө. За их баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Нийгмээ инженерчлэх, инженерийн сэтгэлгээг нийгэмд хүн бүхэнд хүртээхийн төлөө та одоо багшилж байгаа цаашдаач одоо түгээх болно. Бидэнд инженер хүн шиг хэрэгтэй хүн алга байна. Агаар ус мэт хэрэгтэй байна. Бид алим болгон дандаа бэлий юм дээр явах уу? Тийм тэглэх намайг Япон сурж байхад бол ингээд би Японы засгийн газрын тэтгэлгээр сурч ирсэн. Япончуудын одоо татврын мөнгөөр штэ. Тэгэхэд Малайз өөр орноос өөрийнхөө засгийн газрын тэтгэлгээр сурч ирсэн. Тэгээд улс орноо хөгжүүлэхийн тулд дараагийн шатанд гарцсан улс тэгээ явж ирсэн. Яг өнөөдөр бол одоо манай засгийн газар мянган инженер Японд сургана гэдэг төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ бол бас яг Японы засгийн газараас маш бага хүүтэйгээр зориулт нь бол инженерийг олноор бэлтгэх гэдэг ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэгээд тэрэн дотор бол их сургуулиудын
сургалтын чадварыг сайжруулах, инженерийн сургалтын чадварыг сайжруулах, судалгааны чадварыг сайжруулах ийм хамтарсан судалгааг дэмжсэн хөтөлбөрүүд явж байгаа. Тэгээд төсөл маань бол дунд шатандаа ороо явж байна. Тэгээд нэлээд амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг гэж бодож байгаа. Тэгээд олон инженерүүд бас төрөн гарна гэж найдаж байгаа. Энэ мод хизээ яг үр жимсэх үү? Яг хөө зөвхөн өөрийнхөө амьдралын туршлагаар харахад бол нөгөө дөнгөж их сургууль төгсөнгүүт тийм ч амархан инженер болчдгоо тий. Ажлын туршлага заавал шаардлагатай байдаг. Тэгэхээр сургуулаа төгсөөд 2-3 жил ажиллаад ялангуяа тэр мянган инженерээр бол тэр хөтөлбөр дотор бол уул нь бол зөвхөн сургууль төгсөөд буцах биш 3 жил ажлын туршлага авчаад ирэх юм бол бүр илүү болох хэвээр. 10 жилээс наашгүй юм байна. За магадгүй тийм цаг хугацаа бол ер нь яг бид бас та нараас эхлээд замд нь одоо зоолттой ачаа өөрүүлж болох хүмүүс зөндөө байгаа. Тийм одоо бидний үеэс хулаад жил болгон 5 10 хэдээр одоо миний номын дүнэр бол зөндөө байгаа штэ араасаа тийм. Сэлгийн ахнаас ч гэсэн тэгэхээр өөрөө бол яг үр жимсээ өгөх гэж зогсож байгаа хүн шүү дээ. Тийм ээ? Тий. Тэр бол хай. Хай суудэс. За баярлалаа. За.